Яа. Яа, хоёрдох. Чиний орсноос амар халуун амар. Тэ 3.8 гэсэн шүү дээ. Ямар км цаг хүрсэн юм байна. За окей. Энэ удаагийн болгоё шүү дээ. За би тэд өнөөдөр оног ч юм уу, бурхан алдуу ч юм уу, ямар ч гэсэн хинтийн орооны зүүн хойд зүг рүү чиглээд явах гэж байна да. За ингээд 6 машин. Явка баги тэгээд энэ нэг өөр машин байна. За манай 76. Манай цэнхэр FG. Тэгээд би. За Явка гэж байна. Миний хаан 4 машин, 3 машин явж байна. Багнуураас гараад мөнгөн морд руу явж байна. Бурхан алдуу юм уу эсвэл оноо явна. Жогонд өгч жагаад яг хаашаа явах вэ шийднэ. За нэмхийг вилүү хадлаа. Араас явж байгаа юм байна. За ийм гоё хөшөө ирсэн байна. За ийм газар байдгүй байсан. Тэгээд сүүлдэл барьсан юм шиг байна. Энд ихт гоё хөшөө шүү. Ямар гоё харагддаг юм бэ. За Чингис хаан байна. Тэр дээдлийн шугуун одоо юу юм болоо? Хангард мард эсвэл шонхор монхор ч юм уу. За би шувуу бол мэдэхгүй байна. Фүү ямар гоё хөшөө вэ нэрээ. Ийм юм байна. За би та хэд ингээд бүр деталийг харуулъя. Чингисийн баатруудыг яасан байна? Өрлөг баатруудыг тогтсон байна. 8 шаргыг хийсэн байна. Алангоо нөгөө юу лээ? Хөх чон юу хоёр үлээ? Бүртчон гаамарлоо. Бүртчон гаамаар хоёрыг хийсэн байна. Тэгээд Чингис хааны хэлсэн үг юм шиг байна. Энэ хараа. Энэ морины деталийг хараа. Ийм гоё. Гоё шүү. Гоё жээ. Тэгээ төмрөөр үстэй те. Төмөр чи нөгөө юу гэдэг Зэсэг биш үү? одоо гол юм уу? Өдөр. Нөгөө юугаар хийгээд идэв. Энэ Монгол бичиг унших юм байна нэг. Тэгээ нутаг Бурхан халдуун хайрхны зүрхэн газар монголчуудын би бүр амар шааж шүү. Монголчуудын өөр өгч. За энэ хүртэл нь уншчлаа. Замыг хуваах гэдэг шиг байна. Энэ нөгөө юу асан юм шиг байна. Машин нь эвдэрсэн гинэ тэгээд юу ачигээд дайгдаад буучи сэлбгээ авцсан явж байгаа юм шиг байна. Лого чиний машин дээр үнэн гоё ярагдчих шүү дээ. Атж байгаа эртийг нь нааж. Чи ч уулын нисгэгчтэй давтаагүй л болохоос те. Шууд унгаас. За нэг иймэрхүү хөшөн дээр явж байна да бидэд. Ийшээ бол үнэхээр байгаль бол гоё ярагдаж байна. Энэ зам бүр алтдаг баха. Би 190-өөс ирж байгааг дандаа өвөл. Бид сая чи ороод бүртгүүлчлээ. Энэ бас нэг тусгай хамгаалалттай газар руу орж байгаа болохоор байгаль хамгаалагчид бүх машин ингэж бүртгүүлдэг. Жолооч нар нь хідэн зорчигчтой яаж байгаа гэд бүх юмаа бүртгүүлээ гардаг. Юу гэж чи? Хэлээ юм тий. За яалч халиатай болоод хэлчих шүү. Оо би мастан дээр бокс. Мост хүчсэн. Чиш басаа. За одоо бол нэг иймэрхүү замаар явж гин. Тэгээд бидэд нөгөө бурхан алдны замаасаа салаад оногийн зам руу орцсон. Тэгээд би нөгөө онон руу бол огт ирж үзээгүй. Одоо л үзэх авчна.
Нямка урд ахлаа явж байгаа. Би араас нь манай 4 хойноос явж ин та. Ийш юм уу? Ингээд босорны хэсэг явчих. Чи урд авчих. За энэ юу ат юм бэ? Өвөл болохоор ингээд мөсөн дээгүүр явж болд юм байна л да. Тэгээд нэг хэсэг газар мөсөн дээгүүр явъя. Гараад ирсэн мөсөн дээгүүр явж байна. Одоо бол Нямкагийн л мөрөл байна л да. Өөр машин баг байхгүй юм шүү те. За энэ бол 100 бол ер нь явахгүй зам байна дөө. Эндээсээ бол ер нь очихгүй байна. Би бол шууд тэгж бодож байна. Энэ бол 100 бол ерөөсөө ягаад ч эндээсээ очихооргүй. Намайг шавартай газар байна харваас. За 100 бол яг бид хэд ингээд биш өвөл бол яг бид хэд ингээд гол дээгүүр мөсөн дээгүүр яваад байна. 100 бол ингэж мөсөн дээгүүр явах боломж байхгүй. Тэгэхээр энэ бол амар намайг шавартай муухай зам байхаар юм байна шүү. Манай хоёр бол жиг урд явж байгаа үе чи бас эвгүй штэ. Энэгээр арахгүй яах вэ хөө гэл. Эвгүй хоёр явж байгаа да. За ямар ч урд нь бол эвгээр харагдаж байгаа юм. Мөрөөд байгаа л. Алаа тоолол явж. За юу болж ийн чи юу болох гээд байна. Оо дэрэгт би ч гэсэн дэрэгт ичлээ те. Мөсөн дээгүүрээ нэлээх явд юм байна. Яг мөсөн дээгүүр гол дээгүүрээ ч гэдэм үү одоо ингэ явах юм бод нэлээ цаг хугацаа ирэх юм байна шүү. Манайхаа өвөл явал гэхдээ бас эвгүй. Энэ аваа халиа бол өстой бага юм байна. Яг ингэ мөсөн дээгүүрээ битүү явж болж байна. Ямар ч зүйл. Яа, Нямка дээш хараад үзчихин да. Яа, стараач бол гарч шүү. Үндсэн зам бол тэнд явж байна. Бид л нөгөө товчлоод гол дээгүүрээ явцсан. Одоо үндсэн зам руу орохгүй болох. Үчиг авах болохгүй бас эвгүй л өндөр юм шүү. Ай гарчлаа. Жог урсгалмаар юм байна. Ямаа леопард дээрлээ. Дэш. За харцгаая. Дагаваа. За удирсан. Бид сая нөгөө халианаас гараад тэгээ үндсэн зам юм шиг байна. Нэлээ машин их мөртөө ийм замаар орцсон явж байна. За нэг юм аваа байт юм байна. Энийг үндсэн даваа нь баг биш баха юм. Гэхдээ айгүй амархан гараад ирлээ. Яа энэ эргэж гарахад бол бас нэлээ өгсөн юм биш. Буухад бол яах вэ тэгээ тооромслаа боцчих. 아니, 뭔가 막상 나와서 좋고 싶대. За авч чадчихал авчих юм байна хөө. 흡진 지수가 돌기도. За. За та хэд гоё юм харуулах гээд. Газар машина барингаа бас видео нэгдэж чинь бас нэлээд чангаачлаа шүү. За энэ бол өстой гоё модон дотор явд юм байна шүү. Энэгээр бас нэлээд удаа явд юм байна. За бид бол нөгөө даваагийн бол доошоо уруудаа буучлаа. Тэгээ нөгөө өглөө гарахад бол нэлээд эвгүй даваа юм шиг байна. Ер нь бол юу юм бэ? Яг энэ давааг давах юм бол угаасаа нэг хэсэг битүү уруудтай биш шүү. Одоо яг уруудаа явж байна. Бидэд бол одоо сайныг цайлчаад хөдөлж байгаа. Тэгээд ер нь бол харанхууд очоод майхан саваа барих юм шиг байна.
Энтлийн хоёр давхар суулгах шиг байна тий. Үгүй яг энтлийн цаатлалтны програм биш. А энд чи хоёр талаас ордог байх юм байна. Аа. Тийм үү. Тий. Энтлийн үнэтэй байна. Тэр цаатлын хоёр давхар айгүй үгүй юм яа. Хоолоо ичээд орой очиод орно зөв жарган заяа. За BTT байшин гол нь гэрлэхгүй. Одоо гэрэл өчнөө. Үу энэ гал түлээгүйч гэсэн амар гоё шүү дээ. Дулгам. За гал бол халуун биш. Сайхан хүн байсан байна. Өө тэгээ ичихгүй нааш харуулаад. Тэр буцаага яг тэр өгсөн байсан тийм. Энэ одоо ажил Асааж аваад. Аа таглчих. Хоолоо хийж. залууны өвчин тус. Тэр жил бас нэг хоёр юм чи яваад. За хар шин халуун аршинд орохгүй явж байна. Уур савсаад. Өнөөдөр чи шинэ 15 гэсэн. Аршаан бол хүн бол баг байна. Өнөөдөр. За 15-ны сартай. Өнөөдөр чи нэр сар иртлүү те? Өнөөдөр чи нэр сар ирсэн гэсэн. Залбирдаг өрөө гэж шоо. За. Тэгээд тийш орно. Энэ хоёрлоо хөлөө идгээ. Гутаа дайдаад энэ хоёр би бол өмнө ирээд орсон яах ч вэ. Хамгийн их орсон. Заавал энэ хоёр гутаа. Бүтээ ингэж ороо гардаг байхгүй юу? Гутлаа хөлөө шүү дээ тийм үү? Хөлөө юм. Тэгээ аль руу орох юм? Тэгээд тийшээ мишээ ч юм орно шүү. Бүгд тэ адилхан уу гараадсан? Гараадсан бүгд тэ адилхан уу? Янз бүр. Хамгийн халуун байгаа шахаа. Ер нь бол ийшээгээ арай халуун болоод ийшээгээ арай хүйтэн болчтой. Тэгж яа урсгалаараа байгаа чинь тий. Тийм байна өө. За энэ бол хотлоо байна. Энэ хотлоо фрак байсан байна уу? Орох хэвээр. Энэ фрак байсан байна уу? Энэ хөө орохгүй байна уу? Мах болох юм байна уу? Болсон мах болох юм байна. Амар олон юм байна. За чи хэр юм бэ? Өө энэ шал өрөнгөтэй юм шүү дээ. Яг үт гэрлэг болчихлоо. Юу чой. Халуун бүлээ. Халуун бүлээ. Халуун бүлээ Бүр амар халуун биш. Лууд нь ямар юм бол мэддэг. GPS орцсон. За аршаан маань бол энд байна. Ийм байшинтай халуун аршаанууд байд юм байна. Яа ийм байшинтай. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 ширхэг байшингод байт юм байна. Байшин дотор нь болохоор халуун аршаанууд. За манайд бас аршаанд орохгүй явцсан энд. Эднэрийн нэгэнд л сууж байгаа да. За бүр. Тий, саяны хэд нөгөө та хэдийг гарахаар танаа байшинд орё гэдэг чийсэн. Аяа. Ер нь бол яг бид хэд рүү урстай юм бэ штэ. Их нь. Биш ээ. Энэ аршаанаасаа гараад Одоо наа зүг рүү ч урсч байна уу? бид нар л урстай юм байна. Энэ байшингаас нааша. Харин тийм бол. Тийм ээ. Тэгдэм. За жоохон доогуур явж харуулъя. Энэ бол ихтэй аягүй гоё юм байна. Өчигдөр бид хэд нэглэн шүн суулаа. Нэг 40 хэдэн градус марац юм шиг байна. Ямар ч гэсэн хүний биений халуунаас бол дулаан байгаа байхгүй. Яагаад тэгэхээр бүр суухлаар нэх гоё. Тэр нь гадаалын бүр хөл дүрж чадахгүйсэн гэж үзэлэхгүй юм. Тэр амар халуун. Тэр бар Тэр нэг 2 3 секунд л гараа их юм билий те. Тэгэл амар халуун. За ингээд байшингууд нэг иймэрхүү. Тэгээд за энэ доор нэг амар халуун гадаа нэг байсан. Харуулъя та яг энэ. За энэ 2 модон дотор байгаа. Гацаа орох юм уу? Энэ тест амар халуун байсан. За би харин яад юм блэ орох уу болох өчтөр орсон болохоор нөх орооч гэсэн бодол алга. Энэ бичлэг ингээс харна. Бас нилээ явж шүү. За энэ аваас өмсөн доор орсоод эхэлж байгаа юм. Ингээ голынхон доогоор яваад. За цөмөрөө дээшээ гарч харъя.
Яа хамар жоохон битүүрээд шүү. За ингээд чигээрээ ерөнхийдөө энэ ч одоо зүүн зүг рүү урсаад явчихж байгаа юм уу да. Зам бол нэлээд шавар шахаатай байран газрууд байна. За нар нь одоо яг энэ нар байгаа хэсэгт бол яг урхан алдан бол байгаа. Одоо яг миний харж байгаа хэсэгт энэ наатлын өндөр уулууд бол нөгөө арай салбар уулсан харагдаад тах шиг. За аршаан маань бол тэр харагдчихээн. Хойд зүгт бол нэг иймэрхүү. Яа сүлжээ тасраа. Тэгээд ерөнхийдөө нөгөө амрагч нар ирж байгаа хүмүүсийн байшин бол энэ мөргөцгтэр байд юм байна. Голынхаа юунд бол биш. За бид өчигдөр орой сайхан аршаанд баг 2 хүртэл суучгүй яа. Тэгээд тэр байшинд амарсан. Тэгээд тэр байшингаас гараад ингээд доош алхаад шууд орчт юм байна аршаанууд дээрээ. Тэгээ ойр орчмын байгаль бол нэг иймэрхүү үт юм байна. Энд ч нэ машины зогсоолтой. За өнөөдөр чи ажлын өдөр болохоор харьцангуй аялагч нар багтай. Тэр дээр нэг бас овоо байна. Хатагтай овоо байна. Хүмүүс юм өргөж байгаа шиг байна. За манай хэд бас явхаасаа өмнө ганц нэг орчоод явъя гэсэн хүмүүс нь үлдсэн. За энэ байшинд болохоор юу бод юм бэ? Бурхан байна. Тэгээ энэ ч нэ залбирал үлдээд тэгээ аршаанд ордог гэж шүү. За энэ одоо манай тепкал нисээд байгаа юм шиг. Шинэ нисгэж байна. Аюугүй бааны капитан нисэж байна. За би тэр бурхантай байшин руу орж үзүүлээд тэгээ доогуураа бол бараг 10 гаруй ийм тус бүр бүгдээрээ дотроо өөр гарацсан халуунтай ийм аршаанууд байд юм байна. Тэгээ хүмүүс ерөнхийдөө сонгоод альнд нь орох уу яах вэ гэхэд бид эдийн өчтөр ордог бол ерөнхийдөө 50 гаруй цэлс юм уу. Ямар ч гэсэн орохоор айгүй гоё жиг халуустай байнаа твтэж байгаа юм шиг. Тэгээ нэг баг зэрэг хөхөр өнөрцсөн. Ус нь бол тийм зөөлхөн биш юм байна, гоё хатуулагтай байна. Ерөө мөрөө чи нэг зөөлхөн дүү байгаад төглөөл. За ийшээ орвол ингээд зол өргөөтэй байна. Тасарах болчлаа. За махан. Хаалга жоохон горхоо орхиж жагаад. Бишлэгэт. Энэ аршаан дээр бол нөгөө айгүй их дээр үеийн жоохон бурхан шашинтай холбоотой хүн амьтан ирж ордог. Энчээ чуулдаг хүмүүс ирж яадаг гэлээ. Тиймэрхүү зүйлс бичсэн байсан. За хамгийн халуундаа бол 70-аас 80 Цельсийн градус гэж шүү. Тэр нь бол халуун юм шиг үлээ. Сая энэ гадаа байсан хоёрын үдээр бол хоёр аршаан дээр бол гараа игээд нэг 2-3 секундээс дээшээ байлгаж болохын эцгүй халуун байлээ. Одоо яг энэ модоор хүрээлцсэн байгаа. За манай хэд гоё аршаанд орж гараад ирсэн юм шиг. Яг энэ хоёр дээр бол амар халуун. Үнэхээр халуун. За яста хөхөр өнөртөж байна. Өө эн чинь бас энэ дээрээ бичээстэй юм байна уу? Ононгийн халуун аршаан, эмэгтэйчүүдийн утлагын аршаан, бөөр давсаг, шээсний замын өвчтнүүдэд сайн нөлөөтэй гэж шөөе. За энэнд чи утна гэдэг харин жаахан хүн амьтантай үед хэцүү юугүй юу? За энүүгээр бас нэг юм. Энэ нэг ундрагууд дээр нь л яг ийм голдоо нөхтэй мод хийчихэд тах шиг юм те. Нара. Ийм биш те. Эндээс үл яалч уус гарч ийн. Нийллээл халуун баг шиг байна даа. Энэ дээр бичээстэй биш те. Чих хамар хоолой утлагын аршаан. За энэ хоёр дээр бол бичиг байхгүй. Ямар ч гэсэн ундрах дээр нь ингээд тавьсан байт юм байна. Энэ өчтөр бид идгээ орсон. Энэ бол өстой гоё юусэн. Шар усны өвчин. Шар усны өвчнийг ангах ач тустай. Баатрийн халуун. Баатрийн гэдэг аршаан юм байна те.
цөвөн цагийн 404 өвчин болон шар ус үе мөчний өвчний бөөр. За нэг юмэрхүү. Энэ байшингууд бол нэлээд утсан юм байна. Нэлээд удаан байж байгаа байшингууд биш үү? Ингээд тэнд бас байна. За цөмөр ийш орж үзье хальт. За энэ бол ингээ хоёр тасалгаатай харшаан байна. Ингээд нэг дотор нь бол ер нь нэг 3 хүн орчхоор хэмжээтэй харагдаж байна. Өчигдөр оройны бид хэдий ордогч яг энэ хажуудлынх. Энэ дээр бол нэг 4 хүн бол орцсон. 4-5 хүн бол орох юм л. За манай эцэстэ зураг мураг авахулаад алж шít. Тэр дээдлих бас нэлээд халан байж магадгүй. Ягаад тэгэхээр энэ хоёроос бүр 70-80 градус халуус гарч ийсэн. Энийг харъя та. Энд ихтэй уур гарахгүй байна. Тэгэхээр энэ энэ бол нэг ундрахтай биш юм байна. Тэгээ энэ доороо аршаан доороо яг юу юм бэ? Гой хайргаараа. Тэгэнгүүт чи айгуу гой хөлмөлөнд битээхэн. За ямар ч зүйл хүний дэмжлэгтэйгээр яг энэ хэсгийн халаа аршааныг бүтээсэн гинэ. Энэ Невкадр өчтөр энэчээ суугаад байсан шүү дээ. Энэ бас их ойролцоо температуртай нэг 50 гаруй байгаа хаа. 50 гарангийн халуун юм л яг хүнд гоё хөвтөх байгаа. Энэ болохоор яа тий анангийн халуун аршаан шулуун гэцний утлагын аршаан. Энэ болохоор шулуун гэцний гэж штэ. Оо тэнцээш сууя. Шулуун гэцнийхаа. Тий. Тэгээ утлагын гэхлээр угаасаа л юм ингэж хааж байгаа сайхан утуулдаг юм байна тий. Энд дээр ойр хүн суугаагүй нэ цастагаа биш. Шулуун гэцний асуудалтай хүн ерөөсөө ирээгүй. Шулуун гэц. Би энэ хавьд нэг юм өөр юм авчил тавиад боовны гэж бичсэн. Очрол ш тэрэн дээр хаа. Боов 1 цагт 2 см. За ингээд ямар ч 10 гарan юм юу гэдэм бэ нэ. Наа дотор чи манай Нямка бас болоого хийж байгаа. Оо. Бас болоого хийж байгаа. Оо яаж нэг нүцгэн хүн авах уу гэдээсээр Немкаг олчлоо ш. Энэ бүр өчигдрийн орсноос амар халуун гоё. Халуун байна уу? Чи бүр сууж чадахгүй юм уу те? Үгүй эхлээд л орж чадахгүй одоо харьяа гоё би тасчлаа. Оо наадахад жоох байсан шүү дээ. Ингээ сууж олон зөө өчтөр миний бөксөрөхгүй байсан шүү дээ. Бөксөд явгод чих далд ороод тэгш энэ өстө амар гоё тухтай. Яг бөксөрөө суугаад толгой гарчих юм байна те? Бүгд ингээ толгаагаар. Йоо за яг хуу наадахад чинь дараа эрэхтэй үзнэ. Энд нь ингээ налангууд төр. Халуун байна. Халуун. Эцэдэл рүүгээ шимэгддэг юм ааш. Энэ банз манай халуун. Гой налаа суужлах юм байна те? Шатан дээр байна. За ингээл гадаа өнөөдөр ч шөнө хасах 30 таа оноод ирсэн шүү дээ. Тэгэхэд ингээд сайхан халуун аршаанд ороо сууж ийн гэдэг чинь бас гоё юм аа. Энд хараа 3 юм хэд энд ирсэн заяа. За. Чи хашаандаа орно. За. Гараад энэ цасан дээр хөрвөн заяа. За. Тэгээ тэр нэг шавар намгийн дотор ороод бүх бие шавраар угаа. Нүүр мүртэйгээ тэгээ хөрвөн. Тэр айгуугаа дулаах. Энэ 100 ордгоо гинү? 100 ордгоо гэдэг юм. 100 бүр амар халуун байдаг гэсэн. Магадгүй тий. Яг орол орно л тамаа шүү дээ. Яг нөгөө нутгийнхний л байна. Зөв. Эндээс гадна өөр хаанаас ирж болох юм? Бачирэтээс ирж болно гинэ. Хинтэйгээ. Тэгэхээр ч одоо бид ийш явна. Тий, энэ зүг рүү явах юм. За сайхан газар байна уу? Гоё газар үзлээ. Би ч юуроос ирж байгаагүй шүү дээ. Одоо нэг 100 намар нь ирж үзмээр л байна. Намар бол энэ бол тасгаах баха тий. Намар бол яа байгалийн мөнгө байдаг. За ингээд аршаанаа доошоо урсаад ингээ гол олоод тэгээ гол нь явж байгаад сүулдэ хөлтөөд яг мөсөн доогоор урсаа явчих юм шиг. Оо энэ захстай арай жарахаа байна. Яг тэнд. Амар жарах юм шүү дээ. Нара пүүх. Аяа захстай гэдэг үний юм бэ тий? Тийм байна захстай байна. Ийм айгүй их замхтай байна. Оо энэ дотроос жарахаа явж л шүү. За тэр жарахаанууд тэр цаагаар явж байна. Энэ өстө сони юм аа.
Халуун одоо эн чинь уур гарч ийн гэж бодоход. За дор хаяж 10 хэдэн градус 20 градус. За бас байж болох юм а болох. Яг энэ хэсгээрээ бол тийм байна. Харьцангуй яг нөгөө зуны гол шиг байна гэсэн үг шүү дээ ч одоо. 20 хэдэн градустай. 10 хэдэн градустай. Тэгээ байж тийм байна л да. Оо энэ хэсэг ямар гоё юм бэ? Нөгөө ярагдчих шүү. За одоо ингээд бид хэд их таваа арна. Их таваага нэг айтайхан давчвал цаашаа хайрхан руугаа. Оо энэ Непка умгаацсан шүү дээ. Энэ алд гараа. Нара. Орон коллоо шүү дээ. Яманаар леопард жоохон гулгаж агаад зам руу орчихно. Гадаа 26 27 градус. Ханга ханаа гэж харагдчихэв. Асуудалгүй гарцаар гэж нөө асуудалгүй. За бид хэд одоо давааргаар авах гэж байна. Тэгээ гоё даваан дээр очиж жоод хүн амтан голох нь уу яах нь уу. Тэгээ гоё ивчлэг ий. Манай уртлын хоёр айгу гоё юм ийгээд байна. Рил мэл ийгээд. Очиж харъя. Сас руу порталта фаранаар тест маягийн, рилч маягийн ч юм уу юм ийчин. Непка гарцсан. За 4 дугуй залгацсан явж байгаа юм байна. Хүү энэ нэстэл. Яа ямар амар. Ийм замаар. Өвдгөр ч байгаа мó. Энэ бол тийм байна. Ер нь бол миний яг энэ өвдгөр байна. Одоо энд ингээд цас урж байгаа яг миний өвдгөр. Гэтэ энэ өвдгөний доор ч гэсэн цас л байна л та уулна. Непка ч бас амар биерхүү. Тэгээ Непкагийн өвдгөр бол хангалттай татчих тийм. За манай ард чинь 4 машин явж байгаа. Урд ингээд 2 машин ингээд нийт 7 машин болчлоо. Энэ нэг буцаж байгаа хүн бид эдийг бараадад их даваагаад авчий гээд хамт явж байгаа. За нэг үзүүлэх явж үзнэ. Хэр миний дуу зурж байна. Бас чиж гайгүй. За онон бол ер нь юу гэх юм бэ? Их даваа гэд нэг айхтар даваатай юм байна. Тэгээ ерөнхийдөө бусдаар бол гайгүй юм байна. Тэгээд харьцангуй нөгөө хүмүүс их явдаг болохоор ингээд зам бол ингээд сайхан гарчдаг. Тэгээ гарсан замаараа бүгдээрээ сайхан гэлтрээд яваад. Ер нь бол яг хуу огт хүн явдаггүй бол одоо жишээ нь энэ яг модон доктор шүлжсэн энэ зам чинь яг саяны Непкагийн шиг амар цасыг ингэж туулж явна гэсэн үг. Тэгээ харьцангуй нөгөө хүмүүс их явж байгаа болохоор зам гарцсан замаар нь бол ямар ч асуудалгүй явж байна. Яг нөгөө их даваан дээр бол үнэхээр огцсон гэсэн хүмүүс цэвэлж байвж тэгж гардаг. Машин дэргүүд бол бас алдаж малдаад машинаа зохиод хоолгоод 9 жируулаад янз бүрийн юмуд байдаг гинэ. Одоо гэхдээ нөгөө өчтөр буухад бол угаасаа эвгүй огцсон юм байлээ. Өнөөдөр тэгж байгаа явж үзнэ.
бас л гоё замаар явд юм байна. Энд гэхдээ яг 100 бол яалтчгүй явахгүй л байх л та. 100 намар ч юм уу явах юм бол тэгэхээр бас л үзэсгэлэнтэй газар байт юм байна. За иймэрхүү байгальтай. За байж байгаа би юу ая. Чи машины цанх бас нэг гоё харуулдаг. Явж гин. Ингээ сайхан машинаасаа гаргаад бичээд. За их таван дээр би одоо хятад дугуйтай байгаа. Гэтэ өвлий. Гэтэ ямар ч гэсэн би шууд өөрийнхөө орон шууд зүтгүүлээд үзье гэж бодлоо. Яг нэг нөгөө ивэртэй сэрэтэйгаар ирчээд өөрөө яв гэдэг шиг л болох. Яг л тэгэл өөрөө яваад үзчихмээр санагдаад байна. Тэгээ энэ хэд яах нь харж агаад. Тэгээ бас даваагаа харъя. Өчигдөр бооход бас нилээл огцсон харагдчихилээ. Тэгээ өөрийн мэдрэмжээрээ шууд дайраад үзчихдэг юм уу гэж бодоод. Яг хөө энэ дээр бол хүмүүс алдаад машин тэргээ муухай болгоцсон тохиолдол айгүй зөндөөд юм л. Leopard бас нилээн жинтэй машин штэ чи 2.1 хэд илээ. 2.4 мөр билүү. За бас Leopard-ыг хэр яаж зүтгэх нь яах нь вэ бас харах гээд байгаа. Nevka баг цэпс тарах хаа. Одоо Nevka чинь нөгөө яг эмти дугуй байгаа шүү дээ. Эмти дугуйнууд чи бас ивгүй. Яг өвлийн дугуй бол одоо нэг иймэрхүү цасн дээр бол хамаагүй дээр явна. Манай 5 алхтай жимний чинь өөрөө бас нэг эмти дугуйтай байгаа. Багий жоо хайгаад байгаа. Уул нь цэплэл тэгэл бидний хар бол дайрчул юм. Асуудалгүй санагдаад байгаа. Маа 76 бол өөрөө гарчихна. За баярлаа. Намайг бичиж. За. Дээрээс нэг чирээ. Ер нь бол бас л үзэсгэлэнтэй байгаа л байна өө энэ модон дотор явах чи ямар ч гоё. Дандаа гацуур шүү дээ чи ингээ юм ногоо. Хинтийн нурууны одоо 100 за 100 биш юм аа баг зүгээр яг хотл л юм ба. Жохон зүүн талтай хотл юм аа. Модон дондор яг гоё юм тий. Харин тийм ээ яг яриа л явж байна. Яг дрон авч байна. Хувилтай хэсгэл байгаа. Хувилтай хэсгийг цаар гарчул зүгээр яах. А ер нь хүмүүсээ ингээд замын хажуугаар яа тогтоцсон дээр. Немкагийн дугаа халтирд юм аа яг. Орч юм болохоор. Нэг алдвал хойшоос гүрч ш. Ер нь нэг яваад үтчихт юм уу? Өвлийн дугуйнуудаа тэр Энэ бол цептэй машин явсан биш тараа. Застан дээр хурм гарчиж. Хөө энэ ч бас нэг амтаа гэрлээ агалсан байна. Өө энд бүр GoPro агалсан байна. За би бол ийшээ баг гарчхаар л санагдчихэв. Миний мэдрэмжээр бол яг энэ дээр бол гарах юм байна. Тэрний цаашаа ярь хэрэг байна. Хоёр нарийнхан мод руу яг ухардаг гэдэг нь энэ юм байна. Ингээд явт юм биш үү? Ийш явж үзье. Ийш бас л өксүр юм биш үү? Алхсан чи яг мэдэгдэж байна уу? Ингэж яваад энэ хэсгээр хид догонцт юм байна. Дэшээ доошоо. За энэ бүр ямар ч сан гарлаа гэж бодъё. Дахиад дэшээ бас байж шүү. Яа энэ хэсэг бол эвгүй юм байна. Эвгүй юм байна. За би яг тэгшгэн барь. Уус бичлэгэн дээр угаасаа мэддэхгүй л дээ. Энэ одоо ямар машин юм аач тийм ээ. Гიშгүүр шүү дээ. За ингэж ороод дахиад ишээ. Тэгэл тэр дээр юм байна да. Харьцангуй бол гөлөөн бол алга. Зууралтай байна. Тэгээ дахиад ишээ. Тэндээс гарч ирээд ийшээ ингэж дээрээ дэшлэн гэвэл бас эвгүй юм байна. Яг энэ тал нь бол хамаагүй дээр юм байна. За их даваа гэдэг нь бол энэ юм байна. Ононгийн халуун орш яваад хамгийн хэцүү хэсэг нь их даваа байдаг гэдсэн.
Алга гаг өнөө юм баг өөрсдөө гарчгаар л. Ийшээ дайраад нэг зүүн яваа тэгээд дэшлт юм биш те. Леопардыг энэ хажуу тал руу түр зогсооч. Тэгээд би хоёрт нь дайраад. За. Хин дараа нисэх юм. За байж байгаараа манайхан ганц реклам явьчээ. Тэгээд миний газны хэрэглэн дээр нөгөө тусалж дэмжиж ажилладаг Номин газ гэдэг номингийн компани байдаг. Тэдний Wanderer гэдэг брендийн одоо энэ хүүтэн тэсвэртэй жижигхэн газ байдаг. Энэ газны давуу тал гэх юм бол хүүтэнд хамаагүй тэсвэртэй. Дээрээс нь одоо энгийн 2-3 газыг нийлүүлэх хэмжээний чадaltaй мөртлөө овор хэмжээний хувьд юм бага жижигхэн юм газууд байдаг юм аа. Тэгээд сая гэхдээ хөвсгөлийн аялал дээр бол иймэрхүү өндрийн гэсэн бүх жижигхэн газууд бол бүгдээрээ хөлдчихилээ. Тэр бол нэг 45-6 баг хүрсэн. Тэгээд хамгийн найдвартай нь бол яг боллонтой газ байж таарч илээ. Тэгээ яг хуу эдний Wanderer дээр бас цэнхэр өнгөтэй боллонтой газ нь байдаг. Ер нь боллонтой газ бол хитрхи хүүтэнд байна. Үнэхээр амар хүүтэнд бол хамгийн найдвартай нь байдаг шүү. Тэгээ манайхан номингийн бүх салбараар энэ Wanderer брендийн энгийн ийм хүүтэн тэсвэртэй газ болон боллонтой газууд байдаг шүү. Манайхан хэрэглээд үзээрэй. Баярлалаа. Сайн нэмка цэпэлж жагаад гарлаа. Би өөр нь дайруулаад гарчлаа. Одоо миний хойно чинь Leopard байсан. Leopard цай гарчлаа. Гой бичлэгийг нь бол хийж чадсангүй. Утсаар л хальтил. Цэпэлсэн гэдэг юм бах та. Хурдтай явсан дээр ч тээ. Яг цэп там да. Цэпхүү бол тэгэл хурдтаан дээр шүү дээ. Чи яагаад дайруулахгүй байгаа юм бэ? Аяархан зурулаа явуул. Тэр цэпэ чангалаагүй явж байгаа юм. Шууд дайруулахгүй байгаад яагаад зөөлгөө яваад байгаа юм? Зөөлгөн бол худлаа шүү дээ. Дайруулаад болоо наа чи. Чи тэр хоёр модны харалтаанаас дайруул шууд. Ирчин ав. Одоо наанаас. Биш тэр доор яг модны тэндээс явахд болно дөө. Тэр хайр болчих. За жолооч жоохон туршлахгүйцээ. Дайруулаад инерц нь ахуулчаад явахгүй л. Доороос айгүй. Зүгээр гэлдэрчлээ шүү дээ. Одоо наанаас.
Нааса боломжийн хүчийг аваад тэр чигээр нь. Яг зөв. Тэгээ өчлөөд. Чуу. Чи ээлдээ ийцэн баа мó. Яа, бас эвгүүл юм байна. Одоо тэр дээр дахиад нэг байгаа шүү дээ. Чаран сайхан 50 явдаг хүн үгүй. За эндээс мага 76 явж байна. 76 бараг цэпгүй явчин дөө. Гэтэ юмыг яждгүйгээ цэпэлчих. Энэ нэмхэгийн дугуй бол өстой амар гой зөөлхөн дугуй байхгүй. Инээсээ хордон ирсэн чи заяа. Босон дандаа удаа. Явка бүр ил зогсод юм ярьж байгаа юм шүү дээ. Йоо. Би ч юм бол дайруулахгүй болохгүй гэд гүйлгэсэн шүү дээ. Айлжиноо. Ишрийжира. Уушлаарэ. За манай 76 бол асуудал. Цэпэлчгөрөө батарны. Яа. Тэр зов. Зогстой чимжаагаад манай бас сууж гинэ тэнд. За яа. 76-аас эвгүүчлээ. Тэр эргээд харин жоохон эвгүүн билээ. Их өнгөрсөн юм гэдэг. Нэг жоохон ухарж байгаад хүчээ аваад явчих уу? Тэ. Нөгөө машинуудаа инерцээр нь явуулахгүй. Инерцээр нь явуулахгүй нэг ч бас оол өксөр. Инерцийг авахгүй тэр явахгүй. Байжээгээ тэрийг дээшээ гаргасны дараа явуул. Доороос гудаад байчих. Харин тэ дайрсан дээр. Зөөлхөө. Явахгүй мэнэ. Дими. Даашаа мөрөөрөө ухарж байгаа тэр нэг 2 модны гол байгаа. 2 модны голыг яг За нэг ирч авах гээд үзтээ. одоо наанаасаа байруу. Мордуудад явчих юм байна энэ. Зүг. Яа. Житээ байна. Хүнд байна. Хүндтэй. Зүг. За утарс. За яг мөрөөрөө ухар. Дараа ухар. Дахиад саянах шиг дайрна гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй л өөр арга байхгүй наач ууршаа явахгүй. За тэгээ үзтээ. Балса удлаа маань. За. Өөрөө мэдж байгаа хөө. Ингээ гарах юм дэр. Энэ дээр бааварч. Далчингаар цаа биш байна. Зогсоод хаа гэсэн. Явцаа. Харин дараагийн хүн. Немкагийн цэпийг өгөхөөс юм байна да. Шууд идээрээ. Дайр. Яга хүч асч байгаа юм сая. Яа. Сая бас хаазаа авчих шүү. Харин энэ дээр авчихсан. Энэ түгжээ тавьчихж байгаа юм байна тий. Бишээсаа. Миний ажид бас авсан. Тэр шигээ тэгэр гэж утсчих. Гэтэ гоё хэлж бас гоё шүү. Ярих юмтай юу? Зогсож бааварлаж байгаа суулаа л да сая. Эвчи над чиг дайруул гарна. Түүнээс нөгөө лок нь баггүй байгаа. Эвдэрч байгаа. Тийм үү. За манай эвчи явж байна. Ингээгээ шийдсэн юм шүү. Эвчи яасан удаа мэнэ? Цэпэлцэн бол ингээ явсан дэр. Юм
намаа цогчин гэдэг. Энэ юу цогтъё одоо цогх юм байхгүй. Албаар ингэж байгаа шүү. Руу таймаа уугаш байгаа шүү. Араас бараг маш ирэхгүй хаа. Яг нэмгэгийг нөгөө зогсдог. Тэр Яг уцстай. урд явгүй ой. Ирчийн ахуул гэж хэл. Битээ гэж гэлдрээд байгээ. Зөв хоног цааш. Тий, хойно цааштай тий. Тэр чойж нар наслахгүй. Түүнээс чи ингэ загнуулах машин биш л дээ. Аим шүү дээ. Харин тий. Үчтэй. Хаа засахгүй шүү. Хүчээр нь. Хаа засахгүй. Чад яг миний жимний шиг болчиход байгаа юм л та. Уул нь локлчаал гаалтыг. Тонай. За сайхан войчаар байна да. Хичээс. Урд дугуун ирэхгүй явсан ч ямар эвгүй харагч байна. Хич бас голгочхаар дуутай л байгаа юм. Сэф 1100. Ясна юмка. Та портал харуулт юм уу? Ярцаа чинь дөө. Сая тэгтээ тэр чиний иргэдэг угаас эвгүй байсан аахгүй. Доороос харагдахгүйс. Яг иргэд амар эс. Би гай болоо яг тэнд зогсчих. Яг маас ингэ зогсож байгаа. Дээрс тийсэн чинь. Одоо доороос нэг 80 гараад ирчил би тэд явлаа. Одоо яг даван дээр юм сайхан байна. Там 10 төр. 10 төлхөөр байгаа. 10 12 юм байна. Их даваад доош уруудж байна. Одоо эндээс хайрхан руугаа явна. Урхан алт уул руу. За маргааш өглөө алгах нэг нь алхах нь зарим нь бол үлдэнэ. Өнөөдөр сайхан хайрхан дээр очиод кемплээд майхан сав 9 жор юм бариад алгах чинь. За удааны шахтаа удаа явуулъя. Тагаар гол руу орсон уу? Гол руугаа орох гэж нэг. За энэ халиан гайгүй болохоор бид нөгөө шууд голоороо яваад байна. Тэгвэл хамаагүй нэвтэйхэн зам төтлөө явж байна. Бартаа нараа багс чинь дандаа ингээд гол дээгүүр өвчиж байгаа болохоор. Гоё юм байна, гоё юм байна. Яалч гоё юм байна. Яа, манай хоёрын нэлгээр гарч байна. Дөнгөж салж мэхлээ одоо босгод тэнгэр зөөж 26 хавцаа явж ээж очих нь дээ. Тэ ардны явахад дийцэл бас гайгүй нэрч шүү. Бас гэж гайгүй. Ононгоос жоохон орой гараад тэгээд хайрхан лугаа одоо явж байна. Одоо нэг хайрхан луу очиход 14 км хавцаа байгаа маань. Тэгтээ за бид хэд яваад босгод тэнгэр дээр ирсэн. Ахгүй штэ. Бүгдээрээ тэргүй штэ. Остонгийн даваанаас цааш харийн хүн хатан хүн арбай гэсэн дамгтай бөгөөд эмэгтэйчүүд Остонгийн даваанаас бурхан алдан харахандаа мөргөж сүсгэлдэг билээ. Яг энэ.
Нүгээр айлгч нар байна. Наа чи яг хөсгөлд би хэрэгэлсэн байхаа. Баха. Угсах гэж чинь өөрөө оролцохгүй дайраа муухай байгаад байна. Тэг яг нэг гой тухалж агаад таад харуулнаа. Гэрдээ тавина батарейгаа авнаа. Яа. Йоо, ичээ чи бүр коно алж байгаа юм шүү. Зүгээрээ тэгэл хамаагүй ш. Олаас тийм биш үү? Даа. Нөгөө талаараа. Нөгөө талаараа анда. Яагаад тийш хараа болохгүй юу? Бат. Махан үлдээ махан. Шинкэ алах нэ. За манай бахан бол өстой даарна гэж байхгүй юм дөө. Даа махан чи ийм. Ямар Тэр анда. Цөө. Салиат юм шүү. Би одоо бараг 6 сар дараа. Тэр 0-аас чулуу байх. Чиний 11:30 12 усах чинь. Ингээ амрах гэж даа бид хэд. Би бол машиндаа онох гээд ороод цэцэн байдаг. Тэгсэн чинь манай майханд ганцаараа хүн болчихгоод байдаг. Хань болоод хамт унтдаг ч юм уу ч юм уу тэгээ. Яа дахиад ганц реклам явчихъя манайхан. Тэгээд энэ Starlink mini ашигладаг хүмүүст нэг ийм гоё батарей байна. Энэ LeForce гэдэг эдний батарей минийг одоо 200 ватт чадалтай нь бол ерөнхийдөө 7-оос 10 цаг барьд юм байна. За надад бол тест дээр 158 ватттай нэрлээ. Би хэрэглэхэд бол нэг 5-аас 7 цаг бол ажиллаж дийм байна. Тэгээ миний чин ер нь Starlink чи аягүй их тог зарцуулт өндөртөө байгаад байдэн штэ. Тэрэн дотор харьцангуй миний арай хамгийн бага нь. Гэхдээ би ч одоо мартаад унтахад миний аккумулятор сууддаг асуудлыг энэ батарей бол баг ингээ шийдээд миний аккумулятортай баг адилхан хэмжээний минийг аслуулчихж जैन. Тэгээд үнийн хувьд бол яг баг зэрэг үнэтэйвтер санагдаж байна. Гэхдээ ерөнхийдөө энэ нөгөө литиум ион батарейгаар хийгдсэн юм байна. Тэгээ иймэрхүү төрлийн батарейгаар хийгдсэн бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө жоохон үнэтэй байдаг. Яагаад үнэтэй байдаг вэ гэхэлэр өөрөө энэ төрлийн батарей бол ашиглалтын хугацаа бол нэг 5-аас 10 жил мэл байгаад байдэн шүү дээ. Бараг тэрэндээ юу хагаад үнэн жоохон үнэтэй байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ нөгөө энгийн батарей чинь нэг жил гараал мярдаг ч юм уу. Тиймэрхүү батарейны хажууд урт хугацаанд бол таны хэрэглээг бол найдвартай хангаад мөнгө төгрөг чи хэмжихээр ийм бүтээгдэхүүн байгаа юм биш үү. Тэгээ манайхан авахаар л энэ доор гарч байгаа утас руу нь холбогдоод захиалга өгөөд авч болох юм байлээ шүү. За баярлалаа. Жоо хайрхан руугаа гарах гэж байна. Чиг ойрлоо. Манай эвчи юмнуудаа харж үлдэх юм шиг байна. Устан дээр нь бүгдээрээ явах гэж байна. Гэтэ хідэн яг гарах нь үгүй яваа хэцүү штэ. Энэ хэсэг чинь бас хамгийн өгсүр. Эйгүү хацар. Өгсөрөө болгож байна. Яа, хоёр дахь хөстэй арай л ирчээ орж. Бас логсэр шүү. Шантартлаас шүү энэ авчихсан. Дээлтэй тэгээ Монгол гуталтай ийшээ гарна гэвэл тэгэл. Аймаа орлолт болж байгаа юм да гэхгүй. Тэгээ би ч нэг хадаас хийцээ. Тайг. За доор буудалсан газраас гараад эхлээд нэг жаахаа өксөөд овон дээр очдог. Тэгээ овоноосоо гараад жаахаа явж гаад огцом өксөөд тэгээ тэр огцмын дараа харьцангуй гоё чигээр модон дотор хэсэг яваад одоо би яг тэр дотор явж байна. Айгуу гоё юм. Нэг иймэрхүү. Одоо энэ чи ингээ модон дотор явж гаад модноосоо гарчдаг санагдаад. Одоо нэг замынхаа 35-40% тайл явж байгаа шиг байна.
За ингээ модноосоо гарч байна. Яг ингээд эндээс гараад ингээд сайхан модгүй. Одоо ингээд нуруугаар нь ингээд алхаад тэр дээр хайрах нээр харагдчихна. Тийш очинда. Эндээс бараг 3 гаруй километр юм уу? Тэр авцаал юм шиг. Гэхдээ гоё. Өксөр бол байхгүй. Сайхан дайлаад. Жохоо удаан л алхаж магадгүй. Эдэд явсаар хагаад хүрээд ирлээ. Хэдэн цаг алхаж уу сая? Цаг 32 уу? 2 цаг гарсан баха. 2 цаг хүрсэн үү? 2 цаг хүрсэн баха. Эдгээр эсэр гэж хэлсэн юм шүү дээ. Одоо хэд болж байна? За нэг 15 минут болсон бах тий. 11:40 чинь. Хэдий. 2 цаг ард. Аа? Амар очихсан шүү дээ. 2 цаг гарна алхсан юм даа. 2 цаг 10 минут. Тийм шүү дээ. Хийцсэн шүү дээ. За ингээд дээшээ бол гарсангүй. Ер нь дээшээ гарахаа хүмүүс гарахгүй байгаа гэдэг чинь. Тэгээд эндээсээ логик нь болохоор энэний доор их Чингис хааны шарил байх магадaltaй бохон байх магадaltaй байна тийм. Хааныхаа дээр гიშгэн жаахан Цохимжгүй. шүү дээ. Эхлээ сони энэ авийн Тийм болохоор эндээсээ сүсэглээд явж байгаа юм байна хүмүүс. нэг автоог бол тэгэл болоо да бид нэр Замаасаа гарцааллаа ш зам дээрээс. бид нэр ааруулт сөөм өргөдөх хүмүүс шүү гэж. Гар жоохон бэрч магадгүй л. За явлаа. Бурхан алдсан бол харуулъя. За эхлээ шууд ороо юмаа. За ер нь бол энэ дээшээгаа бол хүмүүс юм гарахгүй байгаа юм байна. Зөвхөн энэ аваасаа. Сүсэглээд. Оо sorry. Гацж байна. За яг үндсэн том дээд овоо нь бол энэ байна. Одоо яг дээд овоон дээр. Яат. За дээд овоо бол яг энэ харагдчихэв. Энэ шийдэгтээ хүмүүс гарахгүй байгаа юм байна. За яг энэ доор харагдчих байна. Гой холоос ирж харуулнаа. Наана нь ингээд чулуугаар бас хашлаг маяг юм хийсэн байна. За ингээд зөвхөлхөө. Тэгээд таваг харуулнаа. За ингэж харагдчихсан. Энэ нөгөө доор нь бунхан байж магадгүй. Тэгээд ерөнхийдөө бунхан дээрээ гიშгээд яах вэ гэд энэ дээшээ хол явах болж байгаа юм. Тэгтээ ганц нэг хүмүүс гарсан мөр бол байж л байна. Хүмүүс доор нь ирээд сүсгэлээд буцаад байна. За яг. За энэ манай 3 алхаж байна. За энэ цаана сая нэг нэртэй бичсэн хүмүүс байна. Тэр цаана харагдаж байгаа устдаа хөндөгөр машинтайгаа явж ирдэг. Тэгээд ерөнхийдөө бол энэ хандгаа нуур гэдэг лөө. Нуур нь харагдаж байна одоо. За нэрийг мартчихлаа. За хайрах юм бол яг ингэж харагддаг. За одоо энэ бол яг ингээд зүүн зүг. Хаалт нас зүүн зүг рүү бол ингэж харагдаж байна. За урагшаага харуулад үзье. Урд зүгт бол ингэж харагдана. За баруун зүгт харъя. За энэ бол одоо яг баруун урд зүг рүү. Ингээд баруун хойд зүг. Энэ салбар бол харагдаж байна. За ингээд хойд зүгт бол яа гар даарч ямар. Ёо гар даард байна. За энэ шийдсмөрөө жоохон даав гэж үзье. Даав гэдэг нь ерөөс юм чөлөө томлолтыг хэлдэг.
За нэг хэрсэлтэй хийхгүй. Унгуул очиж авах гэж бөө юм бол. За сүлжээ тасарч би босхгүй болох гэнэ. За өөрөөсөө би ч одоо нэг 1.5 км-ийн хол энэ зүүн урд хайрхны зүүн уртлын жижиг салбар уустыг өрнөсч байна. Харин тийм ээ жоохон хол явцсан. Нөгөө модтой уулан дээр явж байна. За яст гүрий да гүрий. Түүнээс бол хуруу бол үнэхээр мэдээг болч. За ийм гоё хангаа байна. Салбар болсон. Энэгээр бол за сүлжээ тасарч. За би дээшээ татлаа яа. Улаагаал. Давчрлаа. 10 инч FPV дрон. Судлах гэдэг сайн яс. Ер нь 6 Тэгээ 3.8 байсан шүү дээ. Тэр бол болоогүй л. Би бол нэг нисчлээ. Би тэгтээ түрүүн бас 2 тасарсан. 2 палит тасраал тэгэл ирлээ. Баги дрона унагсан. Дрона унагсан гэсэн. Хайгаад олдгоо. Маргааш дахиж ирж хайж магадгүй. Тэр баг 3-4 цаг боллоо. Дээшээ гарахтаа нэг 2 цаг гараа яваад сая 3 гэд бууж эхэлсэн. Одоо ч цагид болж байна. За хамгийн сүүлд багийн витээр үлдсэн. Дрона хайж яваад морьтой хайрхаа орчоод буцаж ирээд хөдөлгөөд юмаа зэгцэлж байна да. За бид сая яг 6 цагаас хөдөлсөн байхгүй. За. Тэгээд яг 10 цаг 9 минут гээд чи хэдэн километр явчлаа? 6-аас 4 цаг явсан юм уу? Яг 4 цаг явсан. Сая энэ хойно орж ирж хахад яг 22 цаг болж ирсэн. Манай хоёр CEO орсон. Копи авах гээд. Наач нь юу вэ? Камер юм уу? Юу наач? Энэ камер. Энэ үү? Тий. За энэ утасныхаа рекордыг зогсооч. Чи яа зогсоодог лээ? Харуулгац чи ингэж дараад сэв дараад ингээд орч. За саяны явсан замын мэдээлэл. Сая 136 км-ийг цөмөрөө 4 цагт тулсан байна. 4 цаг 13 минут. 136 км. Дундаж хурдчин 1 км-ийг 1.8 минутанд тэгээд дундаж хурд 32.7. За хамгийн хурдандаа 70 км/цаг хүрсэн юм байна. Тэгээд 1763 метрээс за 1300 тавьцаа. За ингээд баг нурт ирсэн. Одоо отруугаа гэлдэрээд орчин доо. Би нэг иймэрхүү жижиг блог гэдэг байхгүй. За. Замаасаа нэг ах авсан. Таныг оруулж болох юм уу? За би ах ганцаараа юу бод юм бэ? Хайрханд нэг давтамжтай ирд юм байна те та. Тий. Ганцаараа явж байгаа хүн би юус харж байгаагүй байхгүй. Та ч юм уу гарчаад хайрхнаа 3 тойрд юм байна. Гэтэ юунаас биш. Холоос гэж. Холоос хаа байсан ховдын дуут гээд хамгийн Монгол орны өндөр сумаас ирээд хэдэн унаа дамжиж ирдэг гэнүү та 5-6 юм дамжиж ирд юм шүү те. Хотоороод хотоос Багнуур ороод Тий, Багнуураас мөнгөн бортоос цаашаа юу ороод 5 сарын гүүр ороод 5 сарын гүүрээс машин хөөстөө цаашаа бурхаад ороод. Яа тэгээд нэг морь зортой хүн бас танд юм шиг нэ. Өмнө нь бас та явж байгаа танилцсан юм уу? 24 онд явсан гэсэн чинь бид. Тэгээд танилцсан. Тэгээд тэр хүн дээрээ ирээд морио аваад, морьтойгоо ганцаараа яваад тэгээ ганцаараа буугаад ирд юм байна. Ухтай явд юм байна таач. Таны хажууд би бол аялагч биш юм бэ. Нөгөө өвгд ийцсэн шүү дээ бид нар. Хизэртэл харьцдаг байхгүй юу? Тэгээ сая би чамд хэлж шүү дээ. Харин тийм бай таастай. Надыг буугаад заяа юу? Унаатай болно гэсэн чинь надтай таарчлаа. Болно гэдэг надыг тэггүй юу? Тэгэхээр би бас дотроо бас жоохон ирэлзэн шүү дээ. Ирэхгүй чинь. Тэгээд хэлэн шууд хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр яг таарч юу? Тэгс би харин яг явах гэж байгаад бүр юу басан бэхгүй? Байгаад байсан. Тэр нэг суудлаа яж байдаг тийм.
Тэгсэн чинь таныг л авах гэсэн юм. Би наа суудлаа чинь застгүй байхгүй болно. Засахгүй дээр нь ингээ юм хураачтий. Тэгээ өнөөдөр гинт ягаад чинь наа суудлаа чинь. Энийг орхичигээд бодсон чинь тантай гарчлаа шин. За ах тэгээ сайн бараа. За баярлалаа. зүгээрээ. За ингээд бензин нээж аваад хотын зүг рүү. За хот руу ч одоо нэг 2 цаг явах байна. 22 цаг 30 минут гэдэг чинь 12:30 гэж харах юм байна. За би сайн нөгөө уулын блог дээр энэ удаагийнх дээр өглөө орой болж байгааг нь аль болох хэлээд яриад явъя. Гинт өглөө болоод гинт орой болоод байхгүйгээр явъя гэж бодсон. Тэгээ бас нэг яг бодсноор болсонгүй нөгөө донд нь манай нэг маань корона унгацсан тэрийг нь хаагаад эхний өдөр нь хайрхан луу явган гарлаа, 2 дахь өдөр нь морьтой гарлаа. За морьтой гарахад бол үнэхээр аюултай байт юм биш үү. Ялангуяа өгсөөр уруу дээр айгүй юм байна. Тэр үед нь дандаа орой хөтлөж гараад босоод үед нь явхад бол асуудалгүй байна. Нөгөө тахгүй болохоор хорин нь бол амар халтэрдэм байна. Миний морчин бас нэг 2 удаа уртлын ирүүлнэ. Ойлоо бүдэрсэн. Би ч баг уршаа годроодон гаалтал. Тиймэрхүү зүйлс болд юм байна. За унангийн алуун аршаа явхад бол хайрхнаа бол өнгөрөөд зүүн гартал руугаа салаад явд юм байна. Тэгээд тэнд нэг их даваа гэж даваа байна. Даваа бол хот талаасаа очиход бол асуудалгүй буугаад буцаад цаанаасаа наашаа ирэхэд бол нилээ өгсөөр эвгүй даваа байна. Цастай дээр нь жоохон гөлөөнч гэдэг юм уу. Хялмаа хайцсан үед бол ер нь бол ямар ч машин халтархаар санагдаад шүү. Найдвартай гэх юм бол ер нь цэплээд гарах хэрэгтэй байна. За миний хувьд бол өөрөө шууд өвлийн дугуйтаа гамж ингээд дайруулад гарсан. Манай ерөнхийдөө жин ихтэй машинууд маань бол цэплээд гараад дайрах нэг юм дайраад. Тэгээ ямар ч гэсэн амжилттай гарсан. Тэр бол яг амар гөлөөн үсээд эсвэл нөгөө одоо гарцсан байгаа зам дээр нь жоохон цасмаас ороод гялан өсчихдээ штэ. Хөлмөөч гэдэг өлөө. Тэр үед бол тийшээ бол гулгана. Машинууд нэлээд гулгаж мод зод гуйдаад GoPro 9 жорын юм хагалцсан. Гэрэл мэрэлний хагархаанууд бол зөндөөл харагдана лээ. Тэр жоохон эвгүй даваа байд юм. Бусдаар бол айгүй гоё юм байна. Тэгээ ононгийн аршаан дээр бол бид шүн аршаанд орсон. Яг гоё хүний температурт таарсан. Тийм тааламжтай гоё дулаахан байдэн штэ. Нэг гоё халуун шүршүүд ороход нэг гоё үед яг тэрний шиг тийм гоё халуун байд юм байна. Анх удаа очиж үзлээ. Хайрхнаа өнгөрч явд юм байна. Эхлээд аршаан ороод дараа нь хайрхан руу очивол төхөөрөмжтэй. Гэхдээ буцахтаа аршаанд орсон ч бас болох юм байна. Нэг ах тэр ялгаагүй. За хайрхан лоо бол нэг талдаа нэг 4 гаруй километр алхаж байна. Тэрний эхний 1 километр гарan бол нилээн чанга. Сүүлийн нэг 2 гаруй километр бол харьцангуй амар. Гэхдээ ажиг хол алхах юм байна. Эхний 1 километр дээр бол нэг хэсэг бол үнэхээр амар өгсүр. За тэрэн дээр бол минийхаар бол сая сүүлд би морой хөтлүүлчихэд өөрөө алхаж буухтаа бол морины замаар буусан чинь хамаагүй хэлбэрхэн бод юм биш. Яг тэр нөгөө хүмүүс алхахдаг голгож буугаад бүр яг голсууш шиг болцсон. Тэрэн дээр бол нөгөө хадаасгүй гуталтай бол ер нь аюултай байна. Даг зараа савхал. Бурхан алдун аялж байгаа хүмүүс бол тэр нөгөө гутлын хадаас бол заавал авах хэрэгтэй юм шиг нөөл бол. Надад бол яг нөгөө машинд бол байнга явдаг тэрийг аваа. Би ч өмнө нь гарахтаа хадаасгүй гарч исэн. Сая бол машинд байдаг болохоор тэрийг аваад дээрээс нь таяга аваад гарцсан асуудалгүй явлаа. За нэг өдөр нь манай хэд ч болохоор зарим нь өчигдөр төрүүлээд явсан ажилтаа 2 машин. За ажилгүй харьцангуй гайгүй 2 нь өнөөдөр өглөө яваад манай 2 жимний үлдээд үлдсэн дорооно нэг өдөр морьтой явж байгаа тайж үзлээ. Тэгтээ ерөнхийдөө олсон. Нөгөө цастаа болохоор ямар ч тэгж яахтар явах боломж байхгүй. Цас хайлах үеэр нэг ирж хайж үзэх үү гэсэн бодолтой л явлаа да. За окей. Тэгээд ингэсгээд гэлдрээд хот руугаа орно. Дээрээс би юу ачи мапаа болохоор
Багнуур ононгийн аршаан гэж оруулаад тэгээ Бурхан Алданаас Багнуур гээд 2 map оруулчих. Тэгээд амтшгүй тэр 2 map-ыг өөрийн хэрэглэдэг map-таа оруулахаар угаасаа ингээд хоёулаа нэг зүг рүү давтагдж байгаад нэг нь замаасаа салаад явж байгаа. Тэр нь ононгийн алан аршаа. Бурхан Алдангаас хойшоогоо хойд зүгт нэлээд хол явж байгаа. Тэр нь ононгийн зам шүү. За тэгээд өөрсдийнхээ замтай юу агаад харьцуулаад өөрсдийн сонголтоо өгöd ерөнхий чигээ бол яг нь миний мапаас хараад тэгээ яваараа. Тэгэхгүй бол би бас наашаа ирж мэрж явахдаа ганц 1 км төөрж байгаа буцаж зам ам руугаа ороод явсан тиймэрхүү юмд харагддээ ш. За окей. Сайн нэг хайрхнаас хамгийн сүүл бууж ирж ирсэн нэг ах байсан. Морьтой ганцаараа явцсан. Хайрхан дээр түрүүн хайрхан 3 тойрж ингээд явж исэн ах сая. Унаа тэрэг вэ нөө намайг Багнуур аваад явчих унаа байна уу гэдэг хэлээр би ч нэг хажуудаа ганцаараа явж байгаа. Тэгээд хажуудаа яг судлаа засцсан байж байгаа ахыг аваа явсан. Ингээ ах бол нэг тийм бас шүтлэгтэй л ах байна. Тэгээд хайрхнаа тойрдог, намайг дууддаг, хилдэг гэж хэлж байна. Би ч нэг айхтар шин шүтлэг бол байхгүй. Гэхдээ яг хүндэтгэн хүмүүсээ итгэл өрөмшөлийг бол хүндэтгээд явчихдаг. За окей. Энэ удаагийн болгоёг шууд ингээд дуусгачаа. За бай.